За одоо эхэлж байна. За хамгийн айлдагч богд зонховогийн цатиг мэдхүй хялбараар өгүүлсэн сайн амгалан бүхэн гарахын орон хэмээгдэхийн анхан бүлэг оршваагч. За 9 бүлэгтэй гэдэг энэ өмнөд бүлэгт дууссан байгаа. Нэгдүгээр одоо энэ нэгдүгээр бүлэгт бол богд зонховогийн урд төрлүүдийн тухай гарна гэж. За ингэж. За түгээмлийн эзэн ялгуугсан ирэхэд их очир дарлууга ялгалгүй чанартай баримтлалгүй их нэгүсгүй төгссөн богдлам түүний үлмий дор ихэд биширхүйгээр мөргмөө. Цаг хийгээд ахуй бүгдэд хагцал үгүй өршөөн сойрох. Агуй их хоёр чуулганы явдлын дорн хуулын үзүүрт аврал ялгуугсны хөвгүн өгүүлэхийн сарны гэгээн мандаад арслан богд шагмүний шашны хүмүүдийн цэцгэлгийг дэлгэрүүлсэн гайхамшиг эрдэмт амьтны зүрхний харанхуйг арилгагч богдлам ялгуух болтугай. Сарасвати охин тэнгэрийн хэлний эрдэмлүгэ адил сайн оюун төгссөн сайн хэмээн алдарсан яруу нэрнүү зөв бүхний үцэглэн хүүхэдбэр хэнгэрэгсийг дэлдсэн мэт дуурсаад сайтар судалсан төгс эрдэмт мэрэгд бүхэн үнэхээр биширч оройдон шүтсэн сацлал үгүй богд чиний үлмид бийч биширхүйгээр мөргмөө. Үрд тангараг самгар бүхнээ хэрэггүй ав ариунаас ахаад эрхэм маш нарийн ухаанаар бурхан багшийн таалал сайн зарилгийн утга бүхнийгөө эндүүрлгүй жухамаар ялгаж айлтгүй дор хэтэрхий мэргэн болсон ба эгнэгт алгасал үгүй бүтээл дор хичээгээд шашин амтнаа тусалсан энэ зохиолч нь үнэхээр гайхамшиг. Эрхэн итгэл түүний эрдмийн их далай хязгаашгүй тул эгүүний ёроолт хязгаар нь мөнхүү эдүй чинээс илүүгүй хэмээн хэмжихүй болвоос л эрхэн оюуны хүчин төгсөн их ухаантан ч оюунуу хүрэлцэлгүй гайхах атлаа эгэл доорд миний мэдвэр өчүүхэн нэгэхэн хуйг баргалах үегээр хаанаас чадах вэ? Тийм боловч хатуу хүчтэй сүсгийн галаар зүрхний далай нь дэсэл үгүй буцалсан мэт сүслэн хүсэгч үнэн сүсгтэн тэдгээрийн энэлгийг арилгахын тулд хялгасан ширүүлийн үзүүрээр сатсан усны туслын төдийхөн тийм өчүүхэн нэгэн хувийг оюуны чадахчнээгээр ийм өгүүлсэвэ. Учир шалтгаан үүний тулд бас хойд төрөл дутамдчуу удирдагч бурханаасаа хизээч хагцалгүй дагах болоод улам гайхамшигт номын аршааныг нь эдэж дээшлэх болтугай хэмээн угаас сүслэн өөрийн тусыг хүсэх сүсгээр сэтгэл минь эрхгүй татагдаад амтд сайхан нуур далай дор цагаан галуудын чуулган машид баясгүйгаар эргэцсэн хурж хантал идэлгүй мэт аврал богдын намтар зохиолыг мэдэж сүслэн чадах ховтон дор асар баясах сүсгийг нэмүүлэхийн тулд ч хичээхүй дуршил төрвэ. Үлэмж халууны цаг дор луу хөнгөрсөн хур орж сэрвцүүлэх ба үцэглэн залуус цэцгийн эрх зүүлсэн мэт дэлхий дор цэцгээр мярайлах ба үзэмжид залуу тогсууд зохист наадан бүжгийг үзүүлэх эдгээрийг өтөл ертөнцийн ард үнэхээр сонин болгон бахаддаг үе. За эрдэмтэн мэрэгдийн сэтгэлийн батыг нь үнэхээр булаагч эрхэн дээдсийн гайхамшиг зохиол намтрыг өгүүлэх үгнүү эдлэн чадахгүй сайн хувтнаа чихний аршаа мэт маш сайхан бөгөөд үүнийг дуусгах үедэр мэрэгдийн сэтгэл үнэхээр баясах болно. Тэр гэж юу шүлгэн дахлын шүлгэн явлаа. Сая ингээд одоо яаж ах шиг байна. Үйцэж ах шиг байна. Тэр чүү хамгийн гайлдагч богд зонхово сумати гэрдийшрээ хэмээх яруу нэрийг ганцхантай сонсныг төдийхөн өрчүү орчлонгийн доройтол бүхнийг арилгаад гитлэхийн сайн хөрөнгийг магадаар тавин чадагч их богд түүний намтар цадгийг өгүүлэх дор нэгдүгээрт нь дээд төрлийн үе, урд төрлийн үе, Бивенгард үзүүлсэн
гэж Вивенгрита гэдэг чинь бошгол өндөг үзүүлэгдсэн зарлиг сэлтийн бүлэг. Тэгэхээр нэгдүгээр бүлэгт бол одоо үзэх нэгдүгээр бүлэг юу гарах вэ гэвэл Богд Зунхуйн гэгээний урд төрлүүдийн тухай гарах юм байна. Бурхан багш хэрхэн одоо Богд Зунхуйн гэгээнийг бошголсон бэ? Буюу Вивангрид үзүүлсэн тэр тухай гарна гэж. За хоёрдугаарт нь бол энэ дүрд хувил төрсний үе гэдэг нь энэ дүрд хувил төрнө гэдэг нь одоо Богд Зунхуйгийн мэндэлсэн тухай болон за өчүүхэн цагийн зохиол гэдэг нь бага насны үе, тойон болсон тэргүүтэн ба гэдэг нь хуураг болсон болон Цорж ламын намтар сэлтийн бол Цорж лам гэдэг нь Богд Зунхуйн гэгээний одоо анхны багш тэр Цорж лам Дондуур Эмчин гэдэг одоо тэр Жачун гэж өвөр Монголын нутагт тэр хийдийг байгуулсан Цорж Дондуур Эмчин ламын тухай гарна. За 3 дугаар бүлэгт нь болохоор тэр сургуульд өөд болж сургууль зааларч явж Судрын аймаг эрхлэн ухааны орд бүхэн дур мэргэн болсон ба Сарсвитийн гэгээнийг үзэж даган эзлэгдсэн ба Эрендава Баламын онолыг товчийн төдий үзүүлсэн сэлтийн бүлэг гэдэг нь 3 дугаар бүлэгт бол ийм гарах юм байна. Лас руу сургууль сурахаар Амдуугаас явсан. За тэгээд энэ Судрын аймгаар голлож олон ухааны орны номуудад суралцаж мэргэн болсон. Янжин там бурхан буюу Сарсвати бурханы гэгээнийг үзэж нүүрийг үзэж түүний ачлал ивэлийг хүртэж одоо яруу найрыг өгүүлэхээр ухааны одоо эрдэм болсон гэдэг юм. За тэгээ Богд Зунхуйн гэгээний бас нэг алдартай их сайн багш. Тэр Эрендава Шануулата ламын онол буюу түүний одоо эрдмийг тухай олдооч өгүүлнэ гэж. За тийм бүлэг байгаа юм. За 4-р өвд нь болохоор зэрэг аяг дахимлаг болсон буюу гэлэнгийн самгаар авсан. Тэгээ тарины номоор голлон судалж мэргэн болсон ба Манчрын гэгээнэ даган өршөөгдөж олон увдс олсон. Одоо Манчр бурхнаас одоо олон увдс ном олж авсан тухай хэсэг нь гарнаа гэж. За тэгээд мөн Умава лам гэж Умава Зунзисэн гэдэг лам байдаг. Тэр ламын намтар тэргүүтнийг үзүүлсэн бүлэг гарнаа. 5 дугаарт нь 5 дугаар бүлэгт нь бол Аглагийн олон орд газарт заларч бясалгал бүтээлд хичээсэн нэр хэтэрхий онолын эрдмийг олоод олон багш нар бурхад адис зэтэлсэн тэргүүтний бүлэг гарна. 6 дугаарт нь мөнгө 100 буюу ласын 100-гийн их ерөөлийг тогтоосон ба гандан хийдийг байгуулж судар тарины хурал тогтоосон ба онол ялгамжтайг олсон болон Шүмэнсэй аймгийг дарсан Жамин Соржийн гэгээнээр зарлиг айлдаж Брэвэн хийдийг байгуулсан тэргүүтэн шашныг агуй ихэд дэлгэрүүлсэн болон ласын 100-гийн учрыг өгүүлсэн сэлтийн бүлэг гарнаа. За 7 дугаар бүлэгт бол Жамчин Соржийн гэгээнээ Сэрэ хийдийг байгуулах тэргүүтнийг айлдсан ба Шаруу Сэнгийн гэгээний үндэсний хурал тогтоохыг айлж тушаасан ба Нирван дүр үзүүлсэн үе хувилгаан дүрийн зохиол энэ дүрд зохиосон номын тоо гандан хийдийн шүтээний тоо эрхэм шавнырын тоо сэлтийн бүлэг гарнаа. 8 дугаар бүлэгт бол Богдын шавнырын эрхэм манлай Жалцав хайдав хоёрын намтар сэлтийн бүлэг 9 дугаар Брэвэн хийдийг байгуулсан Жамин Сорж, Сэрэ хийдийг байгуулсан Жамчин Сорж, Ташлумбыг байгуулсан Далай лам Гэндэндүү, үндэсний хурлыг байгуулсан мэргэн шидэд Шаруу Сэнгийн намтар тэргүүтэн үлдсэн утгуудыг нь номлосон бүлэг сэлтээ 9 зүйл байгаа. За анхан энэ нь бол Хайдын өрөн бүчи гэгээний зохиосон их намтар сүсгийн орохын олон хэмээхээс гэж. За тэгээд энэ захираг өршөлт номгоо одоо энэ Богд Зунхуйн гэгээний намтар зохиолыг бичихтэй. Суурьа бол яг нөгөө Богд Зунхуйн гэгээн өөрөө одоо бодиттой шав яг амьдралын одоо харж мэдж байсан тэр Хайдын өрөн бүчи гэгээний бичсэн намтар дээр суурилж тэрийг ингээд дэлгэрүүлсэн маягтай. Тэр Хайдын өрөн бүчи ламын бичсэн намтар бол
Богдонхын гэгэний одоо яг өөрийн гарын шив тэр дотны шив хайдуу чигээн бол энэ намтрын дэргэдүүл жижиг хэмжээний намтар бичсэн байдаг. Тэр нь бол бодит цагийн одоо яг бодит тэр Богдонхын гэгэнийг харж номын сонсож залгамжилсан тэр шавийнх нь бичсэн намтар. Захар гүшхэ бол олон зуун жилийн дараа түүнээс одоо бараг 600 жилийн дараа биш ээ. Хэдэн бэлээ 400 жилийн дараа ч юм уу бичиж जैन тийм ээ. Тэгэхээр тэр юу намтар дээр нь суйрлаж бичсэн учраас дандаа энэ үе дээр нь их намтараас гээд энэ хайдужигийн намтараас дандаа дурдж баталгаажуулалтаа хийж ингэж явж байгаа байдал бол харагдаад байдгийг. Энэ тухайд их намтараас гээд тэгээд дундуур нь одоо домог түүх болон бусад тодорхой юм оруулах болохоор ингээд оруулаад энэ завсарт гээд оруулаад тэгээд яг Богдонхын гэгэний намтраа ярих болохоор зэрэг гол утгад одоо орсгой гэт ингээд яваад байдаг. Тийм ихтэй бичигдсэн байл харагдсан юм аа. За анхан нөө одоо нэгдүгээр хайдуу Римбүчигийн гэгэний зохиосон их намтар сүсгийн орхин олон хэмээхээс миний дээд богд төгс эрдэмт лам гэдэг нь одоо хайдужигийн өөрийн багшаа хэлж байгаа байна. Миний дээд богд төгс эрдэмт лам ял төгс нөгцсөн бурхны ариун хууль ёсыг сайтар баригч ертөнц дахин бүгдд учраа үгүй ямагт инэрэн нэгүсхийн жам ёст өн холоос бодисатвагийн хувилгаат буюу хавлагтай бодисатвагийн их одоо гайхамшигтай явдлуудын чандад хүрсэн гэтлэгч манчрын бэлэг оюуны гэрэлээр оюуных нь лимхаан ам нь нэгдээд мэдэгдэхүүний зүйл өгөндөр хэргүй айлтхын нүдийг олсон юр хийгээд юр усын онлын эрдмийн чуулган руу гэгэн сэтгэлийн хүү сангаан огоот дүүргсэн нэрийг өгүүлэхүйе маш бэрх их богд энэ нүү цаглагшгүй олон галбын урдаас бодисатва нарын 10 газрын эрдмүүдийг бол огоот төгсгөөд эс арилсан ертөнцийн орд дор заримд нуу Загарвард хааны дүрва заримд ануу Юрийн хааны дүрва заримд ануу Хурмас тийгээд эсрүүний дүрва түүнчлэн гертэн бодисатвагийн дүрва хувргийн дүр тэргүүт нь номгдохгүй амьтны хувилгаа аль хэртэй биеийн дүр хувилгаж сацруулсан уу үлгэрлвээс окторгуйдар ганцхан сарны мандал ургуасуу түүний дүрс нь газар дах ус гол бүхэндүү нэг үзэгдэх мэт 10 цагийн ертөнцийн орон бүхэндүү цаглашгүй олон хувилгаануудыг хичээлгүй өөрсөн хувилж амьтны тусыг зохиож агснаас бидэнд орноо манай хувилгаа хэртэй эглийн дүр бариад буйны садан багш болж аль тустайг зохиосон болоо хэмээн мэдэх зохистой өдр магадгүй эгөөндөө итгэмжлэхийн учир шалтгааныг зарлиг болохыг ч сонслоо. Тийм бөгөөсвэр гайхамшиг эрдэм үүний олон хүмүүн нүгүүд ухаарч бишрэхгүй бэрх орон мөний тулдва бидний сүсэг хийгээд ухааны хүчин доор дуудын чадалва хувь ямар мэт үхийг үнэхээр айлцны ирэхээр богд өөрөө ч ийм учрыг ил гаргаж айлдан зохиодгүй тул утга эдгээрийг нь өгүүлжүүлж чаднаа. Тэр мэт боловч энэ богдоор мөрдөр суралцах бодисатвагийн дүр бариад номчлон явж амьтныг тусалсан ерөн зохиолын гайхамшиг эрдмийн хязгаарыг ч бид бодисатвагийн дээд эрдмийг эс олснуудвэр нэгэн хувийн төдийг нэг хэмжээлэн чадах ч үгүй за доор дэрд амьтан нугууд ч нийт дотор ил үзүүлсэн зохиолдор шүтэж өөрийн оюундор багтаасан зохиол намтрын хувь нэгэн хэднийг сүсгийн руугаан олонтой хөдөлгөхийн үйлдвэрээр өгүүлэх үгсийн цэцгийн эрх болгон хэлхэж сайн хувьт ардын чихнээ чимэн үйлцвэ хэмээн номлосон ба гэдэг энэ Захар Гүшламгой тэр их намтрын орчим. Тэгэхээр энэ чинь нөгөө их тийм яруу үгсүүдтэй бичигдсэн болохоор ингээд шууд уншихад бол ойлгоход бэрх байгаа. Гэхдээ одоо ингэж хэлсэн чинь хайдужигийн миний багш бол гайхамшигтай одоо тэгээд
энэний одоо тэр их эрдэмүүдийг бол бүрэн гаргаж чадахгүй. Өөрөө бол Богдзонхын гэх юм бол өөрөө бас тэр болгон өөрийн урд төрлийн одоо тэр эрдэм зүйлсүүдийн тухай ярьдаггүй байсан гэд гэх мэтэр байж байгаа болтой байна. За ингээд юу гэж байна? Үзүүлсэн зохиол нэгдүүлээ. За үлцгүй хэмээн номос ингээд их намтраас нь ингэж иш татаа захар гүшлэмтэн бас энэ богдын гүн онлын намтар Эрдэнэсийн үрийн цацаг хэмээх ном байдаг юм. Тэр хэмээхээс ёр бусын зохиол бие зэрлэг сэтгэлийн эрхэм эрдэмүүдийг нүү дээд ухаанд нугууд барьж ухаж чадахгүй бэрх тоошгүй агснаас төгс хувьтнаа өчүүхэн өгүүлж болох үе даган сойргосныг биевэр өнцгийн төдийхөн тогтоосноо энд өгүүлсгүй хэмээн номлосон мэтгээд хоёр намтраас иш татж байгаа юм байна. Захар гүшлэмгүй. За авралог зонховгийн гэгэн нүү тоошгүй олон галбын урдаас илт туулж бурхан болсон хийгээд нэггээд игшин дорчуу цаглашгүй олон хуйлгааныг хувилгаж 10 зүгийн ертөнцийн орддор амьтны тусыг зохиосоор байдаг тул тэдгээр хуйлгааны товоо амьтныг тусласан зохиол ямар мэт нугуудыг хэмбэрч гүйцээр өгүүлж яахан чадах вэ? Тийм боловч сүсэг төрүүлэхийн тулд нэггээд хошоодын төдийхнийг өгүүлсгүй. Тэр чүү цаглашгүй мянган голт их галбын урд манай энэ оронд руу тунгалаг гэрэлт хэмээх ертөнц тогтсон бөгөөд нэг тунгалаг гэрэлт гэдэг ертөнц тогтсон байсан юм байна. Одоо энэ ертөнцийн нэр чинь юу гэдэг? Үл альжигч гэдэг нэртэй, үл алзагч гэдэг нэр. Тэр урд нэг ертөнц тогтсон байсан бөгөөд тэр цагт ялгуусан эрхтийн ох хэмээх бурхан ертөнцид төрсөн аж гоо Жалви бамбуудаг гэдэг бурхан гэдэг төвдөр үтэж ирдэг. За ялгуусан эрхтийн ох гэдэг ийм нэртэй бурхан заларч ижээ гинэ. За төрсөн аж гоо тэр бурхан бэр олон нөхдөд номыг номлогүй дор гэтлэгч манчрын гэгээмбэр далай мэт олон бодисодбоо нарын нөхөд сэлт ирээд ном сонсч суулаа. За энэ ялгуусан эрхтийн ох гэдэг бурхан тэр тунгалаг гэрэлт гэдэг ертөнцид маш олон галав ертөнцийн өмнө юм байна л да. Олон ертөнц оршин тогтноод нэг ертөнц оршин байж гал эвдэр сүрээ дахиад нэг оршин тогтдог тийм зам ёстой байдаг гэдэг одоо бурхны шашны дэлхийн ертөнцийн байгууллагын тухай тэгж үздэг шүү дээ. Тэгэхээр тэр одоо эрт цагт бас нэг ертөнц ингээд үүсэн оршин тогтнож байх үед бол ялгуус эрхтийн ох гэдэг бурхан заларч байсан юм байна. Тэр бурхнаас бол олон шавнар ном сонсож явах тэнд манчар бодисодбоо тэргүүтээ олон бодисодбоо нараа ном сонсоо суужээ. За түүнээ ялгуусан эрхтийн ох бурхан бэр зарлиг болров бодисодбоо нар бэр өөрийн ам биеийн хайрлалгүйгээр эсэрсэн ертөнцийн ордод гүн нарийн хоосон чанар руугаа барилдсан нуус тарны номыг дэлгэрүүлвээс бодисодбоо нарын явдлын эрхэмнүү болох өгөөд түргэн бурхан болно хэмээн агуу ихэд номлогоо гэж. Тэр ялгуус эрхтээ ох гэдэг бурхан хэлсэн юм байна тий. Одоо эсэр үтсэн ертөнц үеийг л ертөнцийн орондор өөрийн ам бие хайрлалгүй гүн нарийн хоосон чанар үзэлтэй холбогдсон нуус тарны ном шашныг дэлгэрүүлэх юм бол тэр бол бодисодбоо нарын явдлын хамгийн эрхэм дэд болох өгөөд тэгээд түргэнч бурхны хотогт хүрдэг юм а гэж агуу их дуугаар зарлиг болжээ гэж. За тэр цагт далай мэт тэдгээр олон бодисодбоо нарын дотроос ухааны орон бүхэнд төрвөлгүй торолтгүй мэрэгэн 5 зам бэлэг төгөлдөр өөрөө сустыг илүү эрхэмлэх бод сэтгэлтэй хоосон чанарыг онсон нуус тарны номд эрхшээл олсон нэгэн бодисодбоо бэр шамтарлгүй чин зоригоор босож ирээд алгаан хамтгаж ийн айлтгажээ. Эсэрсэн тоошгүй ертөнцийн орнуудад хоосон чанартай барилдсан нуус тарны номыг би амиан хайрлалгүй дэлгэрүүлэн үйлцэгүй би тэр мэт үйлдэн чадах болтугай хэмээн тангараглаж утга гуйсанд
одоо чимжигшөөрөл гуйсан байна тийм үү, хутаг гуйсан. Ялгуусан эрхтийн ох урхамбэр сайн язгууртны хөвгүүнээ их чин зоригт болоо хэмээх тэргүүд нар ихэд сайшаа магтжээ. 10 зүгийн бурхад бүхэн барьчуу гэгээн нүрэн илтэд үзүүлж нэгэн зарилгийн эгшээр ихэд сайшаа магтвэ. Хамаг бурхад луга нөхөр бодсодбаа нар бүхэн чүү ерөөл тавьжээ. За түүнээс хойш бурхтын орон бүхэнд бол их чин зоригт бодсодбаа хэмээх нэрээр алдарчлаа. За ингээ богдсонхын гэх юм бол их урд олон галбын үрдэр их чин зоригт бодсодбаа гэдэг нэртэй болж алдарчжээ. Яагаад гэсэн хэрэг одоо өнөөгийн цаг үед хүн хоосон чанартай барилцсан нууц тарины шашин номыг дэлгэрүүлнэ гэж тангараг тавьснараа бол олон бурхад болон бодсодбаа нарын сэтгэлийг хөдөлгөж маш их биширсэн учраас тэдгээр бүгдээр магтсан гинэ. Тэндээс ялгуусан эрхтийн ох урхамбэр биеэсэн буман голтоотын гэрэл гаргаад мөшөөхий дүрээр ийм бошиг үзүүлжээ. Язгууртны хөвгүүнээ чи идүүгээс эхэлж тоошгүй ертөнцийн ор дотор хоосон чанарын үзэллүүгээ барилцсан тарины мөрийг дэлгэрүүлж бодсодбаа нарын явдлыг төгсгөөд эндээсээ зүүн хойд зохис гэдэг нь умар дорны зохис гэдэг нь зүүн хойд зүгт олон бурхтын орд өнгөрсний цаана гайхамшиг тансаг элдв зохиолоор үсцэглэнт хэмээх ертөнцид сайваар одсон арслан хүрхрэлт хэмээх бурхан болголаа гэж. Одоо тэр ертөнц буюу одоо энэ ертөнцийн одоо оршиж байх тэр байдлаас зүүн хойд зүгт олон ертөнцүүдийн цаана тансаг гайхамшиг тансаг элдв зохиолоор үсцэглэнт гэдэг нэртэй онцор мадуу жума гэдэг хоо төв дээр тийм нэртэй ертөнцид бол сайвар одсон арсан хүрхэлт буюу жалва сангийн ароо гэдэг бурхан болно гэж тэр ялгуус эрхтэй өх бурхан лүндэн бошиг үзүүлж байгаа юм байна. Сайвар одсон түүний нас нь бол цаглашгүй галав наслах өгөөд биеийн хэмжээнүү нэгэн бээр хөх маргад эрдний өнгө мэт хөх өнгөтэй бурхан байдаг. Баруун мутраан ном номлохын мутартай зүүн мутраан дэгш агуусны дээр аршаанаар дүүргэсэн бадар аяг барьсны дотроос нь гэрэл цацарсан суурга дээш гарсан бөгөөд тэр орны эрхэм дээд хувьтай амьтнууд тэр суургыг үсний төдийхнөөр дээд төлгөний сайн мөрийн эрдэмүүдийг олох болно. Дунд ба адаг хувьд амьтнууд ч ялгуусан түүний гэгээнээс хоосон чанар руугаа барилцсан тарины номыг сонссны төдийгөр сайн мөрийн эрдэмүүдийг олох өгөөд тэр оронд төрсэн амьтан бүгд нэгэн насанд орчлонгоос гэтлэх бол юу хэмээн Евангелид үзүүлвэ гэдэг нь лүндэн бошиг үзүүлсгийг Евангелид үзүүлвэ гэж хэлдэг юм. За тэгээд тэр цагийн ялгуусан эрхтийн ох бурхан нь бол идүүгийн шагамуны бурхан бөгөөд гэдэг нь манай бурхан багш тэр үед тийм нэртэй бурхан болж заларч ирсэн. Чин зоригт бодсодбаануу идүүгээ богдсонхын гэгэн буюу хэмээн номлжээ. Тэр цагийн одоо чин зоригтой би эсэрэлсэн орднуудад хоосон чанартай барилцсан тарины шашныг дэлгэрүүлж явъя гэж хэлсэн. Тэр их бодсодбаа бол манай богдсонхын гэгэн буюу хэмээн номлжээ. Идүүгээ богдсонхын гэгэн дор итгэхгүй сүсгээр залбиран ерөөл тавьснууд ч хойно гайхамшиг зохиолт ертөнцид арслан хүрхрэлт бурхан лугаа өчөрч орчлонгоос гэтлэхгүй хэмээн олон дээдс номсны тул ухаантнууд аль чадахгүйгаараа хичээн залбирдаг гэж захар гүш гуйж байна. Хэтэрхий чин зоригт тэр бодсодбоор тэр цагаас нааш 10 зүгийн хамаг амьтны тусыг цаглашгүй зохиосоор агснаас Шагамон бурхан энтхэгийн орондоо заларч ирсэн цагдор нэгэн бярманы хөвгүүн болон төржээ. Тэгээд манчрын хуулгаан биширхүү оюут нэрт бодсодбааг багш болгон шүтэж олон зүйл энэ ном сонсжээ. Түүнээс тэрвэр бодсодбаавэр Шагамон урханы дэргэд дагуулж одсонд бурхан багшийн гэгээнт сүсэлгүйгээр мөргөж 101 тоотой цагаан шил ирэх өргөөд бод сэтгэл үүсгэж агуу их ерөөл тавьснаар
хоосон чанарын онол маш хэтэрхий болжээ. Эдүүгээ бог зонхын шашинд орсон сайн хувьтай шавнар бүгд хоосон чанарын онол болон тарины мөрийг олохын төгс хувьт болсон нь тэр цагт бог зонхын гэгэнтэн ерөөл тавьсны хүчин буйгч. Одоо хүмүүс тарины ном судлаад үзээд байгаа нь бол бог зонхын гэгэн тэр үед бурхан багшид 101 доотой болоршил ирэх барьсны ач үрийг одоо бид нар ингэж амсаж байгаамаа гэсэн гэж юм байна тий. Тэр Бярманы хөвгүүнээр тойн болж аяг дахимлаг буюу гэлэнгийн сонгор болсны нэр нь Лянхуан үнэр төгссөн хэмээх болжээ. Тэр цагт боллоо. Тэр цаг Шагмуны бурхан олон нөхөдсөлд Анабад далай захад зуны оршилд өвд болж гэдэг нь Анабада далайч одоогийн Мипэн юуцаа буюу Кайлаш уулын өмнөх тэр нэг нуурыг нь Анабад далай гэж нэрлэдэг байгаа шүү дээ. Мапан нуур буюу Мипэн юуцаа гэдгийг одоо цагийн хүмүүс л тэгж яриг. Гэхдээ энэ дээр одоо газар зүйн талын эрдэмтэд янзаар нийтлэг үздэг нь Анабад далай буюу эсвэлээдсэн далай гэдэг нь одоогийн Кайлаш уулын өмнө талын тэр Мансаравар нуурыг л гэж үзээд байгаа шүү. За ямар ч боловч энэ төвдөө сурагш энтгийгээс хойхонтой байдаг хойно байдаг нэг тийм нуурын нэр юм шиг. Анабад далайн захад зуны оршилд гэдэг нь хайлан хурлыг зуны оршил гэж хэлдэг. Зуны оршилд заларч буюу өвд болж суусан дор бидбита гэдэг нэртэй энэ чинь ямар төвдөрч ямар л ус гэдэг вүлээ. Нэг л ус бидбита гэдэг санскрит нэрийг бичиж бидбита лусын хаан бэр бурхан дор нэгэн цагаан лавай өргөжээ. Одоо цагаан лавай өргөсөн. Тэр лавайгүй мөнхүү тэр зуны оршилва тэр хачир шувуу зогсоосон уул тэргүүтэнд хурал хурах өдрөө үлээх хурлын бүрээ болгож байснаас бурхан багш тэр лавайг аваад тэр зуны хайлан хурлын бүрээ хуралд болон мөн одоо нэг одоо хоосон чанар бидэг бүрээ номолсон жаргал төмбөр кендер Китарагуда Парабада гэдэг тэр жаргал төмбөрийн ууланд хурал хурах өдөр үлээх хурлын бүрээ болгож байснаас бурхан олон нөхөдсөлт хачийн орноо Кашмир хавцаа хачийн орноо заларч авах цагт бурхан багшвэр Маха Мадгалваны дор гэдэг нь монголжууд буюу Маха Мадгалваны гэдэг нэртэй Маха монголжуу Маха Мадгалваны дор ийм зарлиг болроо чи эр төвлөгөөнаар улаан өрт төвдийн орноо одоод төртөх нэрт ууланд энэ лавайг сан болгож нууж тавь гэдэг нь одоо гандан хід байгаагийн төвдийн гандан хід байгаагийн ардлын тэр уулны хатанд энэ лавайг сан болгон нууж тавь гэдэг нь уурхай болгоод далдалж тавь гэсэн. Хойно ирээдүйн цагт Лянхуан үнэр төгссөн энэ аяг дахимлаг вэр гэдэг нь нөгөө бог зонхын гэгэний өмнөх тэр дүрийн бурхан багш үеийн дүрийн тэр Бадмаадан буюу Лянхуан үнэр төгссөн гэдэг тэр гэлэнбэр тэр оронд Сумади гэртийн нэртэй буюу Лусан дав гэдэг нэртэй аяг дахимлаг буюу гэлэн хуураг болж төрөөд тэгээ судар дээр нь хостон барилдсан шашныг дэлгэрүүлэх болноо. За тэгээд тэр цагт энэ лавайгаар хурлынхаа бүрээг болгох болноо. Тэр оронд Ганабади бичний дүрээр буйтуулагдсан. Ганабади гэдэг одоо эдийн сангийн эзэн. Тэр үл бичний дүрээр байж байдаг бол энэ лавайг түүн тушааж сахиултгай тэрэнд сахиулж хадгалуултгай хэмээн айлцсан дор Маха Мадгалваны өр түүнийг авч ирээд бидүүгээ гандан хийдэг барьсан уулын хатанд нуу тавьжээ. Бог зонхын гэгэнтэн гандан хийдэг байгуулах цагт тэр лавайг гандан хатнаас авсан бөгөөд энэ лавай эдүүгээ бэрүүн хийдэд дахиж буй болоо. Одоо зураг нь байдаг юм л шүү дээ. Нийтэр зураг нь тэр хатнаас авсан лавай. Нэг лавай нь хоёр лавай байсан. Нэг лавай нь замын соржид бишээ нөгөө өндөр гэгээн авчирсан гэд өндөр гэгээн төгссөн гэж яриад байдаг. Хүрээнд нэг нь байдаг бас нэг нь төвдөд байдаг гэсэн бас нэг яриа бий.
За богд зонхын гигинт тий. Дээр өгүүлсэн мэдүү Шагаманы гэгээнэ 101 тоо цагаан шил ирэх өргөсөнд хэрэг маш их өгөлгөө. Тэр чуу 100 тоотоор богд зонхын гигинтэн эрдэм бүгд хотол төгсгийн хэрэг байна. 100 дээр нэгэн илүү болсноороо үйс нь хитрхи ихэд дэлгэрхийн хэрэг үе. Цагаан өнгөтэй болсноороо богдын шашин дор эндүрлийн гэмгүй ариун болохын хэрэг бай. Шилээр богдын шашныг баригчдгээр бусдын хорлолоор үл чадагдахын хэрэг байна. Ирэх болгон хэлхэж өргөснөөрөө шашин өнөд оршихва зүг үхэндээ дэлгэрхийн хэрэг үе. Тэр мэт болохын учир нь богдын үлэм санаа ерөөлийн хүчин ба Шагаманы нэгүсгүй айдастын хүчнэр тийм болсон болоо. Үүгээр жишиж богдын зохиол маш өчүүхэн нүдчүү шашин амьтны тусын хэрэг утга маш их буй тул ухаант нь нугуудвэр нягтлан шинжилдэг бай. Лянхоо өнөр төгснөөс нааших богд зонхоотор хурч эртэл зэрэгцэж хувилсан хувилгааныг тоолгүйгээр дараалсан төрлийн үеийг тоолвол 17 төрөл болсон байна гэж байна. Урхан багшийн үед тэр Бадман Адан буюу Лянхоо өнөр төгссөн гэдэг тэр аяга дахимлаг байснаас богд зонхоогийн хүртэлх төрлийн тоолох юм бол дараалаад тоолох юм бол 17 төрөл төржээ. Зэрэгцэд төрсэн тэр хувилгаатай бол тооцохгүй гэж. За тэр чүү Умаба ламбер богд зонхын төрлийн үеийг манчрт айлтгсан гэж. Тэр Умаба зундисэн гэдэг лам манчр орхонтой ярилцдаг байсан юм байна. Тэгээд энэ лусан давгийн урд төрөл нь одоо хаана төрж явсан бай гэж манчр орхонд айлтгсан тул манчр орхон ингэж хэлсэн. Манчр өөрөө энэ богдвэр бурхан багшийн гэгээнэ уулзнаас идэвхтэй хүртэл 17 төрөл болсон бөгөөд түүний дотроос эндхийн оронд 3 төрөлтөө их бандитын дүрээр хувилсан буюу төрсөн буй. 2 төрөлтөө бага бандитын дүр барьсан буй гэдэг нь 3 төрөлтөө бол маш их эрдэмтэн мэрэгэн явсан. 2 төрөлтөө болохоор зэрэг их нийтэд алдаршаагүй тийм эрдэмтний дүр барьж явсан гэж. Ер нь бол их 5 удааг их эрдэмтэн мэрэгний дүр хувилж явсан. За төвдөд энэ төрлөөс урд 3 төрөлтөө буйны садны дүрээр буюу багш садны дүрээр хувилснаас нэгийг нь бол бандитаа буюу их эрдэмтэн тоож болох өгөөд шашинд ихэд тусалсан буй хэмээн зарлаг болжээ гэж. Тэр шашинд тусалсан дүрийг мэдхийн тулд их шидэд намхай жанцсан лам тугдамдаа шинжилээд гэдэг нь одоо богд зонхын гигинт ламирмын номын дамжлаг өгсөн тэр намхай жанцсан гэдэг лам болвол Очирван орхонтой уулздаг байсан. Тэгээд тугдамдаа үе бясалгалдаа шинжилж үзээд тэр их шашинд их тус хийсэн дүр нь хэн юм болоо гэж таалалдаа шинжилж үзэхдээ их хэлмэрч лодон шарвал лам мөн хэмээн айлтсан хэмээн мөн гэж. Их хэлмэрч лодон шарв гэдэг лам тэр хиний үед тэсрэн твцэн билүү хааны үед одоо нөгөө ловон Бадамжаанагийг энэ заларч явах үед байсан тэр хэлмэрч лодон шарв тэр мөн хэмээн айлтсан хэмээн. Бас намхай жанцсан лам бэр богд зонхоогийн урд төрлийг Очирваны гэгэн айлтгсанд энэ дүрийн өмнөх төрөлтөө хач тэдний оронд Бадраа Мади Шири хэмээх бандитаа болсон бөгөөд эрдэм хотол төгсөн 500 шавнаар хурсан болгоо хэмээн айлтсан болоо. Эдүгээ бошиг үзүүлсэн зарилгын зүйлээс өчүүхэн өгүүлсгүй. Тэр чүү Шагман бурхан Нирван болох цагтаа Маха Гашиба хийгээд Ананда тэргүүтэн олон нөхдөд номлосон Увдис өхийн хаан хэмээх судраас эдүгээ надад цагаан шил ирэх өргөсөн энэ хөвгүн эгнэгт миний шашныг үйлдэх өгөөд эцэс ирээдүй цөвийн загтуу элбэг төгссөн хэмээх Бэрий хэмээх газрын завсраа үнэхээр баясгалан тэмээхийг барина. Үлэм сайн оюут хэмээх нэртэй болно. Үлэмшгүй олон зүйл нөхдийг хураажуу үргэж 10 номын явдлыг байгуулах бөгөөд элдүү модны навч гаргасан баганц өмдөө эрхэм миний 2 зүйл гэгийн дүр дор эрдний дитэн мөргөөд дахил үлднэ. Эрхэд бурхан багшийн судрын ёсоор номыг уншаад энэлхүй яруу
эгшгээр залбирал тавих болмоо. Ашид надад сайтар залбирснаар ариун шашин нь мянган жил хүртэл оршино. Аль бас тэндээс югүйцнийхээ хойно дорн зүгтөр ариун тансаг зохиолоор үцэглэнт хэмээх орондоор энэргч арслан хөрхрөлт хэмээх эрхэд ялгуулсан түүнчлэн ирсэн болмоо. Эгнэг түүнээс үслэн үйлдвэсүү тэр орон төрнөө. Эрхэн дээд тэр орн нь ялангуяа хэтэрхий болох үе хэмээн номлосон бөгөөд шийдээр хэрэгсэн хөвгүүн нь дээр өгүүлсэн бярмны хөвгүүн буй. Бэрээ хэмээх нь баревын нэрт хийд болно. Төгссөн хэмээх нь лас энэ зуугийн газрыг бурхан төгссөн орон хэмээдэг тул түүний нэр буй. Бас төгссөн хэмээхийн утгыг сахиусуудын сүм хэмээн таасан ч бий. Тэр газрын завсарт баясгалант хэмээх хийд нь богдсон хувийн байгуулсан төгс баясгалант хандан хийд болно. Модны навч гаргасан багант сүм нь бол лас зуугийн сүм буй. Хоёр дүр нь их ба 200-ийн гэгээн буй. Ditэн мөргсөн тэргүүд нь богдсон хувийн гэгэнтэн зуугийн их ерөөлийг шинэ байгуулах цагт ласын зуудаар эрдэнийн ditэн мөргөх тэргүүтэн маш их дахлын зүйлээр тагсан тэргүй. Судрын ёсоор ном унших хэмээс нь богдсон хувоос өмнө төвдийн оронд бурхны зарилгадор бомб сангасвагийн ном хольсон ба заримуд санаагаараа иш үндэслэгүй ёсон журам гаргасан тэргүүтэн элдв холимог болсноос богдсон хувь бавар тэдгээр буруу бүгдийг сайтар арилгаад хэргүй номын ёсоор шашныг дэлгэрүүлэх хэмээсэн утгагүй. Бусд нь мэдхэд хялбар өгөөд зуугийн сүмийг модон навч гаргасан багант хэмээс нь сүмийн баганд модны навчит баган ба могой толгойт баган, арслан толгойт баган хэмээх тэмдэгт баган олон буйгаас нэгэн багны тэмдгээр номлосон ажгүй. Тэр мэт тэмдэг хийсэн учир нь аливаа хэрэгтэн бүгд зүг бүхнээс сурахын тулд модны навчит багны дэргэд эрдний сан дарсан буй. Шашин амтан дор цэрэг хийгээд ад жүтгэрийн хорлол үл болохын тулд могой толгойт багны дэргэд догшин тарины сан дарсан буй. Мал адгуусан ба идэ ундааны шим хишиг дэлгэрхийн тулд арслан толгойт багны дэргэд хишгийн сан дарсан буй. Тул тэдгээрийг мэдхийн тэмдэг болох ба өөр учир шалтгаанчуу олон буй боллоо. Манчрын язгуурын дандраас идүүгээ би ертөнцөд нирван болж энэ газрын дээр хоосон болохын цагтар эгэл дүрвэр жижийвэр эрхэм бурхны зохиолыг үйлдэх болмоо. Эцэс тэр цагт маш баясгалант их хийд эгэл застны дотор болох болмоо хэмээн номлосон бөгөөд би хэмээс нь шагмун бурхан өөрийн биеэн зарлиг болсон бөгөөд чи хэмээс нь манчрыг айлдсан буй. Эгэлийн дүр барих нь богдсон хувоо болж төрхийг айлдсан буй. Бурхны зохиолыг үйлдэх хэмээс нь богдсон хувоо бавар төвдөд үрдэс гарсан номуудыг шинэ гаргасан ба урдын буй боловчиг эндүсний илүү ба дутуу болсон нугуудыг сайтар ариутгасан ба эрт цагтар гарсан нугууд дарагдаж үгүй болсныг сайтар сэлүүлсэн ба шашин хэргүй өнөд оршихын тулд олон ном зохиосон болон хийд хурал тогтоосон тэргүүтэн шашин амтны тусыг цаглашгүй зохиосны тулд үүнийг айлдсан буй. Баясгалант хийд нь гандан хийд буй. Застан нь төвдийн орон буй. Ер төвдийн оронд их богд лам нар маш олон заларч ирсэн боловч тэдгээрийн номын ёсон журам тэргүүт нь бага саг гарснаас биш асар ихэд дэлгэрсэнгүй өлгөө. Богдсон хувийн шашин нь өрөн зүгийн энтгийн орноос нааш дорн зүгийн далайн хязгаартар хүртэл дэлгэрсэн бөгөөд энэ дэлхий дээр шарын шашны сүм хийд ба хурал хувраг хэдий ч инээн бүхийг шинжилвээс богдсон хувийн зохиол юус нь хэмжээшгүй мэдэх болмоо. Энэ бол нэрээ сонирн байдаг. Одоо жирэн бүчин шашин чинь бүр Европ зүгт дэлгэрсэн баг ш. Тэгээ бодохоор үнэхээр л хавлтгатай юм л да. Бүр Европ зүгийнхэн хүртэл дэлгэрчээ. Европ зүгийнхэн дам болчоод, Африкийнхэн дам болчоод ингэ суугаад үнэхээр захар гавшийн үед бол одоо Монгол овогтон төвд овогтон нартал дэлгэрсэн байсан бол одоо бол энтгэхт тэгээ бүр Европт өргөн дэлхий дахнаар төгөөм бол болчиход байгаа. Тэгэхээр энэ үг бол гоё үг. Энэ дэлхий дээр шарын шашны сүм хийд ба хурал хувраг хэдий ч энэ бүхийг шинжлэх юм бол богдсон хувийн зохиол ус хэмжээшгүй мэдэх болно. Зарлиг өвдөсний дэвтэр чандуун эрхийн доторх эрдэнэ харилгын хан хөвгүүний цадигаас хэргүй төгс зогт ламбэр эрдэнэ харилга хан хөвгүүн дор ийм зарлиг болов. Бус төрлөөр
завсардал тасалдаагүй идүүгээ эндээс бурхны шашин дэлгэрээгүй төвдөд нэгүсгүйгээр оддугай буцамгай зан төвднүү хаанаа эрхэн болгодог тулд будамгүй төвдийн орныг эзлэгч хаан болж амьтныг амаржуул орчны орондоор хэр хэмээн өгүүлсэн мэт удал үгүй бийч тэр орноо тэнгэр житгдэг номотгоор одмуу уламжилсан нэгэн хувилгаа минь балбын төвдөр одох удирдагч нэгэн хувилгаа минь хятадын орноо одох ургамал нэгэн хувилгаа минь амдуу хамын адагт одох ариун нэгэн хувилгаа минь эндхийн их орноор хэсэх аяга дахимлаг над баримтлагын шунал үгүй бол бас ашид хаан чиний нөхөр болох магад сайн буй ая энэ нь ертөнцөд туслахын бошиг үгүй хэмээсэн бөгөөд эрдэнэ харилга хан хөвгүүн төвдөд хаан болсон нь Соронзон гам хаан буй хэргүй ламын нэгэн хувилгаан тэнгэр житгдэг номгдох хэмээс нь Бадам Самбава буюу Бадам Жунай бөгөөд Тэсрэн дэвцэн хааны үед төвдөд ирээд төвдийн орны тэнгэр таван хаан тэргүүтэн болон газрын эзэн мачин бумрай яралхай шамбуу тэргүүтнийг номготгож номд оруулсан буй нэгэн хувилгаан амдуугийн адагт одох хэмээс нь бог зонхын гэгэн буй нэгэн хувилгаан эндхийн ордыг хэсэх хэмээс нь Жөв Ажшаагийн гэгэн бөгөөд олон лам нараас ном авах тэргүүтний тулд олон оронд залрахыг бошиг үзүүлсэн болой. Тиймийн тулд Чамдан Нэрхва саран хөхөөний тууж тэргүүтэнд номлосон хэргүй төгс цогтлам Бадам Самбава багш Жөв Ажшаа бог зонхоо нугад нэгэн хувилгаан буй хэмээн Банчин богдын гэгэнтэн номлжээ. За Банчин богд усан ишийн гэгэний зохиосон мөрийн эрхэн 3 зүйлийн тайлбараас Ламжуу намсгийн тайлбар байт. Тэр номондоос бог зонхын гэгэн нь худалдагчийн ноёны хөвгүүн залуу Манибадрагийн хувилгаан төрөл улмаар дамжсан Марав Чоживанчиг буюу Марав лодзоо бас мөн лам хамгийн айлдагч Чонова лам Цонова юм биш та. Хамгийн айлдагч Цонова лам хийгээд богдын дээд төрөл хач тэдний орноо бандит Матибадра хэмээх болсон тэргүүт мөн бүлгөө хэмээн номлосон бөгөөд Цонова ламын төрлийн үеийн магтаалаас Манибадра Баатар Дорны зүгийн Зонхова тэргүүтэн маш олон хувилгаан биеэр амьтны тусыг зохиосон нь үлэмж тодорхой хэмээн номлосны тулд модны зохиолын судар тэргүүтнээс номлосон залуу Манибадра бодисод ба эндхийн Баатар багш буюу Ловон Бав төвдийн Цонова Шаруу самбуу лам нугуучу бог зонхоогийн хувилгаан дүр мөн амуй гэж ингээд урд төрлүүдийн намтар цэгтэг гарч байна. За өнөөдөртөө ингээд зогсчихов. Тэгэхээр нэгдүгээр бүлэг жоох хэцүү байдаг юм аа. Нэгдүгээр бүлэг чинь нөгөө урд дөрүүдийн намтар цэгтэг гардаг болохоор юу байдаг. Ингээд дурдаад явчихад байдаг болохоор жоох хэцүү. Хоёрдугаар бүлгээс үл их амар болно. Хоёрдугаар бүлэгч яг энэ одоо бог зонхойгийн өөрийнх нь яг цатиг төх гараад тэр үед юу болж яасан ингээд шууд өгүүлээд явчихдаг болохоор тэр хэсэг нь бол одоо уншихад